Энэ одоо их л осолтол юм л явж байгаа батсанда энэ иргэдийн жаахан нойлдолагийн газар чинь ингээд барьцаан тавигдаад гэрээг натрат баталчихсан бол өл маргах журмаар хуваагдал явах л ийм юм л хийж байгаа юм байна шүү дээ. Энэ ч одоо зөөлөн багт. Одоо энэ гэр ороолын дахин төлөвлөлтгээд нэг юм яваад байдаг. Дахин төлөвлөлтийн хууль нь орж ирээд 2 жил их хурлаар дарагдлаа. Ажлын хэсэг нь ажиллаж өгдөг. Уг нь дахин төлөвлөлтийн хуультай холбогдуулж ийм юм хийсэн бол бас болох тал харагдаж байгаа юм л да. Би энийг бол энэ 07-гийн газар л цааш та байхгүй болох юм байна да. Үл маргал гэж. Энэ явах та тэр нөгөө мө 40 квадратын уран сууц авах гээл барьцаан тавина. Тэгээ сүүлд нь газарч байхгүй, уран сууцч байхгүй бол дуусах юм биш үз. Энийг хэлцүүлгийн явцад тал талаас нь сайн нэгтлэхгүй бол энэ их хэцүү дагаврууд гарна шүү. Одоо энэ сонгуулийн мөчлөг дуусч жил үлдэж явах шиг байна. Ирэх жилийн сонгуулийн үр дүн яаж гарах юм байгаа юм? Өөр улс төрийн хүчин сонгуульд жишээ нь ялаад энэ чинь өмнөх хүмүүсийн хийж байсан зүйл бид манд нь хамаа байхгүйгээд давхар энэ муусаа аргаад зэрэгдэг хохироогоо хийчих юм бол тэгээ шүүхтэр очдөг натратар та нар гэрээгээ батлуулчихсан байна. Эний чи хураана гэдэг шийдвэргүй хэсгэл очиад хүчээр хийдэг. Ийм юмнууд л явах юм байна да. Нэгдүгээрт. Хоёрдугаарт наа чин шүүгч захирамж гаргаад тэгээ шийдвэргүй хэсгэж очиад ажиллана гэдэг чинь болж байгаа юм уу? Барьцааны зүйлийг натрат баталгаажуулаад тэгээд дараа нь шүүгч натратыг баталгаажсан юмны энэ байна гэд шууд шийдвэр гаргадаг. Тэгэнгүүт нь шийдвэр үүсгэж очиад нөгөө 07-ыг нь хураадаг. Ийм л юм хийгдэх нь байна шүү дээ. Энэ чинь болох юм уу? Энэ Улаанбаатар хотын чинь нийт иргэдийн 170-80 мянган өрх гэр хороолд байгаа үстэй. Эднэрийн чинь бүх газар л ийм денчин дээр тавигдах нь дээ. Тэгээд хуулийнхны хүчээр оруулсан. Дээрээс нь оруулж ирсэн хуулийнхаа эхний өгүүлбэрийг уншдаа батсандаа. Үлгөдлөх хөрөнгийн барьцааны 53 дугаар зүйл заасан гэж бичсэн байгаа юм да. Хууль гэдэг үгийн дундаас нь хайсан л байна да. 90-ийн засгийг одоо яах вэ? Юм үзэж харахад яадын та нар? Энэ газар өмчлүүлээд бид одоо хэдэн жил болж байна? 10 хэдэн жил үү? 13-т 2 онд гарлуу тий? 3 онд 12 дахь жилдээ явж байна. Тэгээ энэ хооронд энэ газрыг өмч гэдэг утгаар нь эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхийг өглөө явж ирсэн л дээ. Хэдэн төгрөгнөөс өгөөд ингээ газаргүй болчихно гэдэг ийм болгоомжлоор. Тэгээ энэ надад юу санагдуулаад байна гэхээр 96 онд орон сууц хөгжлийн хуулийг би тэр үед гишүүн байгаагүй. Тэр өмчөөр дараагийн үед их хурл оруулж ирсэн. 11 сар шиг санагдаж байна. Тэр үеийн Монгол ардын хувьсгалт нам одоогийн Монгол ардын намынхан цөөнх байсан л да. Юу гэж ярьсан гэхээр орон сууц хөвчлөнгүүт бүгдийг урд төршийнхэн зараад дуусгачихна гэж. Бүгдээрээ гудамжинд гарна гэж. Гэтэл тийм болоогүй л дээ. Өмчийн эзэн бол өмчөндөө хамгийн зөв ханддаг. Хамгийн үр ашигтай ханддаг. Бид тэр эрх чөлөөгийн нөхтгөл ярьж байгаа. Одоо 12 жил боллоо.
хашааны газартай хүмүүст ганцхан сонголт тулгадгаа болох хэрэгтэй шүү дээ одоо. Том мөнгөтэй компаниуд очиж газрын хямдхан авч нэг өрөө байранд оруулдаг одоо болох хэрэгтэй. Хашааны газруудаа нийлүүлээд 10, 20, 30, 40, 100-аар нийлүүлээд том байшин зээлээр бариад тэрэн дотор өөрсдөө орж суугаад илүүдлээ зарж байшингийнхаа өрийг төлдөг ийм системийг нэвтрүүл цаг нь болчиход байна шүү. Бизнес юм чи үргэлж эрсдэл байгаа шүү. Орон сууцтай хүмүүст бид нар орон сууцаа барьцаал зээл авах эрхийн 96-нд өгсөн шүү. Тэрнээс буруутсан юм ерөөсөө байхгүй. Энэ 100 айлын зах гэдэг чинь байгаагүй юм 96-оос өмнө. Орон сууц хөвжил болсон учраас орон сууцаа засдаг зах зээл гарч ирсэн. Маш олон ажилтаа болсон. Одоо энэ олон жилийн өмнө ярьдаг энэ ард түмнээ хайрч инэрлдэг энэ популизмоос салах хэрэгтэй нэмд орж гүшүүнэ. Одоо болий. Амьдрал гэж өөрөө орон сууц хөвчлөхөд ярьж ирсэн үг л ярьж байна. Орон сууц хөвчлснээр Монголын ард түмэн алдаагүй. Орон сууц хөвчлснээр Монголын ард түмэн алдаагүй. Одоо хашааны газрыг та нар 2002 онд өгсөн. Гэхдээ зарж борлуулах эрх, барьцаалах эрхийг нөгөлгүй 12 жил болжээ. Одоо өгье. Малыг малчид өгөхөд бас бүгдийг алж идээд бүгдээрээ хотод орж ирнэ гэж хэлсэн. Тийм юм болоогүй. Одоо хашааны газрынханд бид эрхийн л өгөх гэж байгаа. Хашаага зарж барьцаалж өөрсдөө байшин барих эрхийг өгөх гэж байна. Том өндөр мөнгөтэй барилгын компаниудыг дэмжихэ болий улсын хурлын гишүүд. Өөрийнх нь хувьцааг өөртөө л өгье л да. Одоо энэ саналаа хараа энэ Бацандангийн явуул зөв юм биш. Ойл руугаа нийцүүлсэн. За гишүүд асуулт асуугаад